Сайн бацхан уу? Бүх үндэсний хүсэлж болгоноос гэрчлийн цагаараа уулзж байгаадаа баяртай байна. Тэгээд өнөөдрийн гэрчлэлээр манай сүмийн итгэгч мөнх насыгч маань үнэхээр Бурхны хийсэн гайхамшигыг гэрчлэхээр ирсэн байна. Тэгээ хоёулаа гэрчлэлээ эхлэхээс өмнө эзний үгийг тунхыг уншия тий. Бид гэрчлийн үг болон хурганы цусаар сатаныг ялсан юм аа. Амен. Амен. За мөнх насыгч маань хизээ анх эзэн дээр ирж исэн өөрийнхөө амьдрал тэгээд үнэхээр яг жинхэнэ амьд бурхан дээр ирэх өөрчлөлт өөр зүйл байна уу гэдэг талаар тий амьдрал дээр гарч байгаа өөрчлөлтийн талаар. За би бол Христэд итгээд 12 онд би анхны итгэгчээр орж ирсэн. Тэгээ орж ирэх түүх нь болохоор одоо бага охин маань Солонгос улсад сургуульд яваад түүний одоо түүн охин минь надад одоо сайн мэдээ хүргээд би тэр охиныхоо явсан сүмд очиж баптизм хүртэж тэгээ Есүст итгэгч болсон гэдгээрээ би одоо бас их бахархдаг юм аа. Тэгээ яг хуу 10 жил хичнээн сүм жуулганд явсан ч гэсэн яг үннийг Христийн яг үнний зөв зам дээр яг явдаг тэр сүмч болгон ч одоо бас байхгүй гэж хэлэхэд хайшаа юм тийм ээ. Ер нь жоохон буруу номлолоор л явж исэн юм байна. Буруу номлолыг сонсож исэн юм байна ерөөсөө. Тэгээд одоо энэ би 2024 оны 2 сарын 5-нд энэ 6 бүтэн сая өдөр байсан баг. Тэгээд одоо дунд охин одноогийнхоо бас мэдээгээр энэ ч одоо бүх үндэсний хүсэл гэсэн чуулганд ирээд их сэтгэл хангалуун байгаа. Яагаад гэвэл энэ номдол үнэхээр яг Христ Есүс хэмбэ гэдгийг яг жинхэнэ тунхаглаж ойлгуулж зүрх сэтгэлд одоо бас үг болгоныг үндэслүүлж өгч байгаад нь бас талархаж байгаа байхгүй юу? Үнэхээр гайхамшигтай байна. Зарим үед бол би хүчнээ 10 жил номдол бусад пасторуудын номлыг сонсч ирсэн ч гэсэн яг энэ хэмжээний яг үнэн бодит номлыг бас би сонсож чадаагүй л байгаа байхгүй юу та. Буруу зүрүү ойлголтод. Гэхдээ яг бурууг нь аваад нөгөө бурууг нь хаяа зөвийг ав гэдэг чинь зарчмаар одоо явж ирсэн л дээ. Тэгээд аль болохоор өөртөө би Христийг дагнаа. Христтэй хамт байна гэдэг имийг би өөртөө шийдвэр гаргасан болохоор яг одоо бол яг энэ зөв чуулгандаа ирсэн байна гэдэгтээ би бол их сэтгэл хангалуун байгаа юм. Тийм тий. Тэгэхээр нөгөө үнэн бүгдийг чөлөөлнө гэдэг тий үнэн гэдгийг чөлөөлнө гэдэг тэр гайхамшигтай Бурхны үг байна шүү дээ. Тэгээд явахаар чинь миний төрөнд нь сонсч байсан, дуулж байсан тэр үг номдол чинь ерөөсөө жоохон зөрөөтэй байж тараад яг үнний үг гэрчлэгдээд ирэхээр гайхамшигтай байгаа. Тэгээд би өөрөө бас асар их үнний үгийг сонсоод энэ номдлыг сонсоод асар их чөлөөлтийг авч байгаа байна. Тэгээд би өөрөө чөлөөлтийг авсандаа би өөрөө их сэтгэл тайван тий ууж. Тэгээд зарим үед бол ерөөсөө үнэхээр яг ариун сүнс сануулж өгч байгаа байхгүй юу? Яг номлолоор дамжуулаад зарим үед бол ингээд яагаад байна гэх юм байхгүй ерөөсөө ингээд энэ зүрх сэтгэл гэрэл цацраад байгаа ч юм шиг тийм байдал илэрч байгаа байхгүй юу? Яг тэгээд чөлөөлтийг авахд бол үнэхээр бүх юм ингээд бүх сэтгэл ингээд бүр нэг хүн нэг 50 байдалд ирэхээр ингээд хамаагүй сулардаг яг тийм байдалтайгаар болж ирж байгаа байхгүй. Тэгэхээр үл сэтгэл дамар. Тэгэхээр чин тэр тухайн үедээ би яаж нэхэр тэр үнэн номлыг сонссноор би яаж ариун сүнсээр дүүрч ийн л та. Ариун сүнсний дүүргэлтийг бас би хүлээж авч байгаадаа бас айгүй баяртай байгаа байхгүй юу. Ариун сүнс маань жоохон яг эрэхтэй бол зөвхөн ингээд үзэгдэл хүшиг нэгдэл хаагддаг шиг л болдгийн штэ. Хүн тэр мэдрэмжийг бас мэддэг тийм амар тусгаж бас авахгүй шүү. Айгүй мэддэггүй зүгээр нүдээ ингээд аниад ингээд суучхад хүртэл цагаан ингээд өнгөрөх шиг болдгийг штэ. Тэгтэл би яг Бурхны хүлээж авсан, яг тэр Бурхны үгийг хүлээж авч байгаа. Тэр би яах ястам гэдгийг чинь надад яг ингээд илчлээд харуулад өгчөж байгаа байхгүй юу. Тэгэхээр би яг л нөгөө Бурхны заасан замаар л явахыг бодсон шүү дээ. Яг зөв тий. Бороо явахгүй шүү дээ. Тий. Одоо та нөгөө ингээд
эзнийг хүлээж аваад ингээ 12 жил боллоо гэж тэгж штэ тий. 12 жилийн хугацаанд та ингээ манай сүм дээр 2 сар одоо нэг 2 сар гарсан болж тий. 2 сар болж байна. Энэ хугацаанд ингээ чөлөөлөгдсөн штэ. 2 ч удаа чөлөөлөгдсөн тий. 12 жилийн хугацаанд ингээ чөлөөлөлт авч ирсэн нөө. 12 жилийн чөлөөнд анх нөгөө Есүсийг хүлээж авч байхдаа нөгөө бас нэг ингээ нөгөө юугаар явдаг штэ. Нөхөрлөөд ийш тийш юу гэдгэлээ тэр илгээлтээр ч юм уу тийм явж исэн. Тэгэхэд би яг нэг гэрчил хийгээд би чөлөөлөгдсөн. Аавын тухай гэрчил хийгээд чөлөөлөгдсөн. Ягаад гэвэл би өөрөө хархан багасаа бас жоохон өнчин зовлон жаргалыг туулж ирсэн болохоор амьдралдаа хүний амьдрал юм чинь тэгээд нэг хойд эцгийн гар мар дамжаа таад эцгээс тийм нэлээд хүнд шарах гэр болсон байсан байхгүй. Тэгээд аав гэдэг хүний юунд гэрчлэлийг хийгээд би бүр тэн дээрээс үгээ хэлж чадахгүй бүр ингээд ихэр татаж уйлаад тэндээс би бас чөлөөлтийг авсан. Ерөөсө тэндээс би чөлөөлтийг аваад за тэр хичнээн тэр сумсуулаад янз янзын байсан би тэр их тоодгүй. Ерөөсөө л би бурхны замаар л явах байсан. Ягаад гэвэл намайг хүлээж авсан учраас, намайг хайрлсан учраас аавын оронд аав минь болж ирсэн учраас гэдэг утгаар нь би хүлээж авсан болохоор ерөөсөө за бурууг нь хайдаг, зөвийг тунгааж авдаг тэр дайны бас надад бас нас байлаа шүү дээ. Яг тэр ерөөсөө л бурхны л замаар явна. Хүн болгон тэр нарийн замаар явж чадахгүй. Би бол яг ингээд айхтар ингээд агаад учиргүй ингээд байгаа гүйхгүй ч гэсэн би яг л зөвл юм л барьж явах юм байна гэдэг юугаар л тэр чөлөөлтийг авцсан учраас одоо би үндсэндээ 3 дахь чөлөөлтийг авчиж байгаа. Тийм болохоор чи ерөөсөө хүүхдүүдээ ч зээ нараач ерөөсөө яг л болох л замаар л явна. Тий. Бурхан хэлсэн байгаа шүү дээ. Хүн тачаа өөргөштэй наашаа над миний авчаа өнгөхөө гэж хэлсэн байгаа. Тийм болохоор сэтгэлдээ аль болох муу юм тээхгүйгээр ингээд ариун л явахаар одоо сэтгэл таалагдахгүй хүн байсан ч гэсэн бурхан хүний дайснаа гэж байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан би ерөөд хөөрхий дөө. Бас л хүний амьдрах гал явж байгаа амтандаа өөрхийдөө тэгэл орхицтэй юм шээ. Тий. Тэгэхээр нэг та яг энд ирээд яг юунаас чөлөөлөгдлөө? Ямар энд ирээд ерөөсөө яг нөгөө сум чуулган нөгөө янз бүрийн пасторууд чинь дандаа 3 номлож байсан. Холимог номлолоос болоод тэгээ янз бүрийн ховж бүхэл муу юм чинь ингээд зайлуулж ингэж чөлөөлөгдсөн шүү дээ. Тэгэхээр чинь тэр чинь гайхамшигтай байгаа. Тийм. Тэгэхээр нөгөө биднээс юу сонсч юу харж ийн тэрнийхээ үүдээр бидний дотор тэр үр ороод нөгөө тэ номлол дээр хэлээд байгаа шүү дээ. Үр ороод тэгээд бидний дотор суулгагдаад оюун санаанд худал хуурмаг бат цайд суугаад ирэнгүүт тэр маань биднийг нөгөө бурхнаас дээгүүр гэд тэрийг үзээд тэ тэгэхээр бид нар тэр суусан оюун цайд бат цайзуудаа л үнэн үгээр нураагаад байна шүү дээ. Үнэн үгээр л одоо яг нурааж байгаа байхгүй. Одоо тэгэхээр та энэ номлоос тэ ингээд сүм болгонд бүтэн сайн өдрө болгоныхоо номлолд ирээд эн чинь юм биш дээ гэсэн гайхалтай ойлголтуудыг сүнсний тэг хүсчээсэн энэ яаж байгаа юм бол гэсэн бүх тэр сүнсний тэр бүх хангамжуудаа авч чадчихэв нөө. Чадчихэв тэр хангамжуудыг авч чадчихэв. Гайхамшигтайгаар тэр хангамжуудыг авч байгаа байхгүй юу. Яг л би энэ номлыг би яг түрүү чи нөгөө итгэл үнэмшил байгаа штэ. Яг тэрэн дээрээс би яг тэр номлыг хүлээж авч чад бас ягаад ч нэг баяр хүрээ төрчихсэн байхгүй юу. Тэгээд би бас бодож ирсэн. За ер нь бол ингээд би бас ингээд бурхны үгийг бариад ингээд уншдаг ч гэсэн бас яг энэ талбарыг энэ ариун сүнсний хөдлөлтийг би бас сайн ойлгохгүй байсан юм байна шүү. Итгэл үнэмшил гэдэг чинь ерөөсөө яг холбоотой байх юм байна гэдгийг би бас хүлээж аваад бас өөртөө их баярлжсэн байна. Амен. Үнэхээр гайхалтай тий. Өөр тэгээд одоо та ингээд гайхалтай энэ сүм чуулганд яваад ингэнгүүт үр хүүхэд тий тэр хүмүүс дээр чинь ямар өөрчлөлт гарч ийн одоо тэр таны амьдрал дээр ингээд гарч байгаа өөрчлөлтүүд байна уу тэр талаараа миний амьдралд маш их өөрчлөлт би чи одоо түрүүнд нь одоо Христ итгэхээс өмнө ээжл хүн болсон асар их санаа зовдөг байлаа шүү дээ юмд за тэр миний ах уу энэ миний ах уу тэр санаа зовлт гэдэг юм чинь бүх юмыг нураадаг байсан байгаа
Тэгээд би ерөөсөө энэ чи ерөөсөө би чинь ингээд итгэгч болсон юм чинь би юунд санаа зовхгүй бүх юмаа би бурхан даадах ёстой байна гэдгийг би олж харсан. Үүн дээр сая илүү надад бас батадгаад энэ номлоод дамжуулаад бас хэлээд өгч байгаа байхгүй юу? Ерөөсөө санаа зовлт гэдэг юм чи ерөөсөө бүх муу юмыг дууддаг. Үе таалгыг нээж өгнө шүү. Ерөөсөө нээж өгнө. Ерөөсөө яг тэр бүх муу юмыг дуудах юм дээр чинь сатан бол өстой гайхамшигтай ажилдаг байна. Тэгээд би одоо энэ 12 жилийн хугацаанд ингээд Христ итгээд ингээд сайн ингээд өөрийгөө чөлөөснөөрөө яаж би бүх юмыг бурхан даатгаснараа би хүүхдүүдийнхаа амьдралд оролцохгүй өөрсөнтэй бас ингээд өөрснийх нь бүх ярьж хэлж байгаа юмд оролцохгүй яг тэнд нь орхиж байгаа байхгүй. Танд даатгах шин шүү. Эзэн минь гэдэг. Тийм өргөсөн шиг өргөж штэ одоо. Араас нь би өргөжчихсэн учраас одоо тэгээ миний хүүхдүүдийн амьдрал ямар ч юу байхгүй. Бэрхшээл саад байхгүй. Яг л яах л ёстой тийм ээ. Амьдралд хүн яаж л амьдрах зөв үнэн шудраг хүний төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хүн гэдэг хүн ямар ч юм хүн гэдэг үднээс нь хүнийг хүнтэй харьцаж хүнийг хүндлэх хэрэгтэй гэдгийг ингээд суулгачж байгаа болохоор надад ингээд санаа зовх зүйл ерөөсөө байхгүй болчихж байгаа байхгүй. Гайхамшигтай энэ амен. Халелуя. Тэгэхээр бол талархдаг. Тийм шүү дээ. Тэгэхээр нөгөө бурхан биднийг яг өөрийн хайг тэгвэл та нарт тий биднийг хай тэгвэл та нарт олдно. Тогш тэгвэл нээгдэн. Гуй тэгвэл та нарт өвөгднө гэдэг юм чинь яг тэр үгээрээ дамжуулаад өгөгдөж байгаа байхгүй. Тэгэхээр одоо би октоодынхаа амьдрал ерөөсөө санаа зовх юм ерөөсөө байдаггүй шүү. Таны яг ингээд нөгөө бурхныг хайсан үнэхээр бурханд бүхий л амьдралаа өргөсөн энэ зүйлийг чинь хараад таныг яг зөв зам руу зөв чиглэл рүү энэ газарт ирүүлсэнд үнэхээр бурхан бүхэлтэй. Яг л нөгөө зөв явсны шагнал гэдэг чинь яг л энэ л байгаа байхгүй юу. Тэгээ би ерөөсөө тэгээд сүүлийн 5-6 жил ерөөсөө орхицсан. Огцсонд яваагүйсэн тийм. Яваагүй орхицсан. Тэгээ сая би яваад ирсэн чинь миний охин ч гэсэн надтай би өөрийнхөө явж исэн сүм цуглаанд бас явуулаад ингээд янз янзын завхарсан буруу юм руу бараг хөтлөөд өөрийн охиныг би хөтлөөд оролцсон байна. Тэгээд охин ч гэсэн ерөөсөө явхаа байц. Би ч явхаа байцсан. Сүмч болгон чинь би одоо хэвээр нэг хайраар дүүрсэн. Бүхэл одоо гэм нүгэлгүй хүмүүс байгаа гэж бодож байцсан чинь нүгэл дотор бүр илүү нүгэл дотор унжиж байгаа байна. Тэгээд ерөөсөө 5-6 жил ерөөсөө аль нь хайцсан. Хаяа. Тэгээ охин бол хайцсан байснаар нөгөө одоо нөгөө аль болохгүй нөгөө муу хар нүгэл рүү шүтдэг юм руу очсон байсан байна. Бүр шүтэн л очсон байсан шүү. За. Тэгээ би бол яадгүй хэлдэг зүгээр хэлээл орхичдаг. Бид хоёрын юм таарахгүй шүү. Зөрчилтэй шүү. Би Христ итгэгч чи одоо юу ч биш байсан чи энэ бид хоёрын юм ямар ч юм харшилтна. Бид хоёрын бурхан тохирохгүй шүү харшилтна гэдэг юмыг зүгээр хэлчихэл орхицсан. Нөгөө л орхицсан. Тэгээ сайн ирсэн чинь баярлмаар байсан. Үнэхээр би баярлсан. Тэгээ тэр охин чинь таныг ийшээ дагуулж ирсэн юм уу те? Одоо энэ охин чинь энд дагуулж ирсэн. Энд чинь өстө өглөө эрт босоод Библийн уншдаг, залбирдаг. Өстө жинхэнэ тууштай хүн байхгүй. Тэгээд таныг 5-6 жил тэгээд нөгөө хоёлаа сүмд явхаа болоод байж байгаад таныг солонгоос тэгтэл энэ дагуулж ирсэн охин чи өөрөө нөгөө хуурамч шүтээ шүтчихсэн биз дээ тий? Шүтчихсэн баг. Тэгж жагаад манай номлолыг хаяад тэгээд танаа номлын одоо танах нэг намын тэр нөгөө тусгаар тогтсон. 1 сарын 7-нд мэдрэлийн тий юу явуулсан байгаа. Тий. Тэрэн дээр өөрөө яваад очсон байгаа юм. Бүх юм хаяад. Тэгээд тэндээс яг сэргэж босч ирсэн байгаа байхгүй. Тэгээд намайг сайн ирсэн чи. Эцэг би өстө юу яасан. Айгуу сайхан. Юу болсон, сүм болсон, цуглаан нэг болсон. Би өөрөө харцсан гэж. Тэгтэн яст би баярлаа дотроо бараг уйлсан баг. Тэгээд намайг ирсэн дараах би ирээд би чинь 3-нд хагасаа өдөр би 4-нд ирсэн юм байна. 3-нд би хагасаа өдөр ирсэн, 4 бүтсэн өдөр ирсэн. Тэгэл ерөөсөө ирээл би маргааш нь хоёлаа цуг яваа гэж. Тэгээд намайг энд дагуулж ирсэн байна. Амен тий. Тэгээд хоёлаа цуг ирсэн. Бас үнэхээр
үнэхээр гайхалтай. Гайхалтай. Өөр хүүхэд өөрснөө ингэж бурхан дээр ирнэ гэдэг тийм амар биш. Судал шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ өөр зүйлийг дагаа явж ирсэн хүн тий. Тэгээ тэрийг танаа энэ юу олсон юм шиг тэр эдэлжүүлэлтэд явагдана гэсэн тэр нэг семинар цуглуулсан. Олж харсан. Тэгээд энэ дээр очиод бүр өөрөө очиод суугаад залбируулсан гэж. Тэгээд би айгүй сайхан чөлөөлтөг авсан юм чи би чөлөөлөгдсөн гэж надад хэлсэн байхгүй. Тэгээд чөлөөлөгдсөн гэхээр чинь би чинь тийм шүү дээ та чинь одоо хэлсэн байхгүй юу. Ондоо ирсэн шал ондоо ээжээ гэдэг ингээд надад хэлээ. Тэгээ би энэ таны одоо бүх үндэсний чинь хүсэл чуулганы чинь аргагүй бурхны хүсэл байсан учраас бид хоёрыг авчирсан. Тэгж тий. Тэгээ түндээ айгүй бахархтай байхгүй юу. Гэхдээ миний бас би өөрөө би бол ерөөсөө их азтай хүн л гэж боддгийг. Ягаад ч юм би буруу охинтой манай хань бол ерөөсөө айл 89 онд өнгөрсөн. Тэрнээс хойш тэгээд яг юм болов ажил байна. Гэхдээ ерөөсөө юу яагаагүй буруу охиныхаа бүхэл амьдралын өөр хүүхдүүдийнхээ төлөө бүхнийг зориулна, бүхэл юм өгнө гэсэн зорилттой агуулгатай ингээд зорж ирсэн болохоор ерөөсөө хэлбэрийн тийм саад бэршээл ер нь тоодгүй штэ. Тэгэл би бурхантай уулзсан юм чинь би яагаад ч гэсэн би эзэнгүй юм биш, би эзэнтэй уулзраас надад одоо алдах тийм ээ эрх байх гэдэг чарчмаар ерөөсөө хүүхдүүд. Тэгтээ манай хүүхдүүд юу л дээ сайн л да. Амен. Таны тий гайхалтай залбирал. Тэгээд одоо миний одоо ходоочин бүгдээр одоо Солонгост байдаг охины хот бол насаараа итгэж байсан хүн. Одоо тэгээд манай хүүхдэр Солонгост байдаг хүүхдүүд бол тэр ээжийнхээ одоо тэр хотын явж исэн сүмдээ бол ерөөсөө ингээд бүр ингээд даагаад авцсан ч гэхэд авцсан юм шиг ээж насаараа байсан болохоор ерөөсөө янз янзын үйл ажиллал Христтэй холбоотой ямар цуглаан номлол гадна дотноос ирсэн ямар одоо номлол явагдана. Тэр бүгд дээр манай хүүхдүүдийг дууддаг. Тийм гаднаас тийм хүн ирсэн шүү. Номдол дээрээ суугаараа одоо тэр Христийн өндөгний баяр, Христ мэндэлсний Крисмасын баяр бүх юм дээрээ манай хүүхдүүдийг дууддаг. Манай хүүхдүүд бичдэг. Тэгэхээр би ерөөсөө айгүй азтай хүн байгаа. Тэгээд үнэхээр яг энэ газар ирээд гэсэн өөр зүйлийг тий Монголд ирээд өөр юу л яахгүй яг зөв газрууд гэж чиглүүлж тий ариун сүнсний хүч. Амен тийш тий үнэхээр гайхалтай байна тий. Тэгээ нөгөө бурхан нэрээ ирж хайсан хүмүүстэй олддог гэдэг энэ зүйл бол энэ тий. Тэгээд яг бүхий л амьдралынхаа туршид эзнийг нэгдээд нэг номерт тавиад бүх тэр зүйл ачаа дарамт бүхий л зүйлээ эзэнд даатгаад явхад эзэн бол амар тайван баяр хөөргийг өгчнө гэдгийг үнэхээр мөнх насны хичээсээ харж байна. Дотроос нь ийм гайхалтай баяр хөөр ундарч дотроос ийм аз жаргалтай байгааг харахтаа ч гэсэн баяртай байна. Тэгээд өөр танд хэлэхээр зүйлээ нөө тий. Одоо би энэ дээрээ орж ирээд гэсэн хүмүүсийг харахад нэг л сайхан гэрэл цацраад ерөөсө бошоо шиг бүтсэн өдөр болоосоо гэж боддог шүү дээ. Тэгээд заримдаа бол яг юм уншина. Гэхдээ одоо очиод энэ нөгөө тэмдэглэж авсан юмнуудаа ишлэлүүдээ нэг заавал нэг уншдаг байхгүй. Заавал харна. Тэндээс би хэрэгтэй юм юу вэ? Хэлсэн юм юу вэ? Тэгээд энэ Тонголог пастрын ярьсан хэлсэн юмтай харна шүү дээ. Хичнээн би өөрийгөө нэг өндөр настай болчлаа гэдэг хайдгүй шүү дээ. Ягаад гэвэл би нэг хүүхдүүдтэй одоо хүүхдүүдтэйгээ хамт хөгжиж дэвшиж байхыг хүсдэг болохоор наснаас шалтгааллахгүй бурханд ирсэн хүн болон бурхны хүүхэдтэй яаж тэр бурхны хүүхэд ч хүлээж авч бурхны хүүхэд байхыг мөнгөн тийш тий. Тэгээ би өвдөж байгаа үедээ ч гэсэн бурхан эцэг минь та миний өвдөж байгаа газар болгоныг та яагаад эдгийгч учраас эдгэж өөрөөгээ дамдаа би махуудаа хүртэл би илтгэж штэ хүүхдүүдэд хүртэл даатгана. Тэний минь ингээд эдгэж өгөө. Тийш тий. Тэг бүхий л зүйлийг яг эзэн даатгаад тий. Өөр би над даатах юм байхгүй шүү дээ. Эзэн л бүх юмаа даатгач.
даатгаж энэ сайхан одоо эрүүл сарвал өвчин эмгэггүй үдий дайтай би ч одоо 70 гарсан хүн чинь бас яг миний насны хүмүүс бол ингээ явхад бол бас хэцүү шүү дээ. Тэгэд одоо бурхандаа л талархах юм шүү дээ. Тэгэхээр гайхалтай та нарыг хараад сэтгэл сэргэн намуудаа сонсоод баясан ерөөсөө энэ л одоо миний баяр баясгалан болж байгаа шүү дээ. Тэгэхээр гайхалтай тий. За тэгээд үзэгчтэй хандаж хоёлаа үг хэлээд энэ гэрчлэлээ тий. Ааха. Яг одоо ингээд Христэд итгэж ирсэн бурханд итгээд бурханы замаар одоо ингээд тууштай явъя гэж бодож одоо энэ бүх үндэсний хүсэл чуулганыг зорж ирж байгаа хүн болгон тууштай итгэлтэй өөртөө ерөөсөө ямарваа асуудал гарахад өөрлөгөө л чиглүүлдэг л байхад ерөөсөө бурхан бусад бүх үйлсийн заагаад өгчнөө ерөөсөө. Тэгээ бурхантай хамт л байгаа л гэж би хэлнэ ерөөсөө. Өөртөө тууштай, бурхантай итгэлтэй, тууштай, найдвартай бүх зүйлд одоо баярлаж, талархаж байгаагаа л одоо байнга л хэлж ярьж бай гэж одоо пастор минь хэлсэн бас номдол байгаа шүү дээ. Байнга өөртөө талархах, байнга бусдад талархах тэр л сэтгэлээр ингээл бурхантайгаа хамт л байх юм бол ерөөсөө бүх зүйл одоо давхад боломжтой шүү л гэж хэлнэ. За баярлаа. Тэгээд үнэхээр гайхалтай тийм мөнхнасэгч маань бүхий л амьдралаараа эзнийг хайсан, түүнд ч эзэн олдсон. Тэгээд цаашид ч гэсэн эзнийг тууштай бөгөөд зоригтойгоор дагаж юунаас жахгүй бүхий л зүйлүүдээ эзэн дөргөж улам илүүгээр эзнийг гэрчлэгч болоод эзнийг алдаршуулагч болж энэ амьдрал дээр олон хүмүүсийг бас эзэн лөө авчрах гайхалтайгаар гэрэл давс олороо гэж таныг өрөөж байна. Тэгээд энэ удаагийн гэрчлэлээ өгөөд өндөрлөе. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Дараагийн гэрчлэлээ уулзлаа. Түр баяртай. За баярлалаа.